За бичлэг эхлэх өмнө ганц гоё мэдээ байна. Энэ 5 дахь өдөр 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад нисэх хүчин үүсэж өгдсөний 100 жилийн ой тохиож байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор буян тухайн нисэх буудал дээр өглөө 9-өөс орой 7 цаг хүртэл янз бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Эндээс хамгийн гоё үзүүштэй нэг юм байгаа нь Оросын холбооны улсаас ирсэн уран нислэгийн баг байна. Өчигдөр бэлтгэлээ хийж байгааг нь харсан үнэхээр хэлэх үг болдоогүй маш гоё үзүүлбэрүүд байсан. Тухайн өдрийн цагийн хуваар хөтөлбөр энтрийг та нар маань энэ Facebook хуудас руу follow хийгээд аваа. Baby hold me down. Шандэр тэсэн наруу хоёр раунд. Авыг хүчяа. Хэндрэл минь эрт хингэлгүй яа. Шамгүй амьдэр чадна гэхдээ хаа. Чи над амьдэр сайхан гэдгийг заа. Нүдэ над юудч битгий заа. Бүх юм сайхан болно нүндэл итгэж яа. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2023 онд гарсан The Family Plan хэмээх action comedy фильм байна. За ингээ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Дэнгийн залуу маш сайн машин зардаг бөгөөд тэрний гол нууц нь худалдан авахчийнхаа хүсэл тэмүүллийг сонсож чаддаг дорчдог. Тэр үүнийхээ ачаар сүүлийн 2 сар компанийхаа шилдэг ажилтан болоод байгаа юмсан ч. Дэн өнөөдөр ажилласаа эр тарих ёстой. Ягаад гэвэл эхнэр Джессикатайгаа танилцсны хэдэн жилийн чөлөө өнөөдөр тохиож байгаа юмсан ч. Тэр 3 хүүхэдтэй. Нина, Кайл, Макс. Нина найз залуугуудаа гаж Айова явж амьдрна. Тэгээд бас болоогүй багаасаа хүсч байсан сурвалжлагч болох мөрөөдлөөсөө татгалзах гэж байгаа талаараа ээж авдаанд дуулгадаг. Мэдээж нөгөө хоёр нь үүнийг таатай хүлээж авдаггүй. Кайлын хувьд гэвэл эцэг эхтэйгээ тийм ч олон үг сүүлийн үед дуурахгүй. Шалтгаан нь гэвэл тэрнийг бүхэл өдөржингөө Valorant тоглохыг хоригсноос хойш тэр зүгээр л аваагаар харилцаа холбоо тогтоодог болчихсон. Ээж аав хоёрыгоо ойн баяр тэмдэглэж байх хойгуур хэний дүүгээ харах вэ гэдэг дээр Нина Кайл хоёр хэсэг маргалдана. Энэ бүхнийг хажуу талаас нь харж байгаа дэн энэ удаад Нина чи гэртээ бай гэж хэлснээр Кайл найзынх руугаа явахаар болдог. Залуу хүү найзындаа очиод $200 түн төлөөд бүхэл шөнийн турш гаражт байрлах тэрний компьютерийг түрээслэж сум. Эцэг их нь манай залууг маш авьяаслаг алдартай нэгэн стример гэж огтхонч мэддэггүй. Тэрний никнеймийг Killboy гэдэг. Дэн Джессика хоёр жил болгоны энэ өдөр парк дээр очиж цагийн зугаатай өнгөрүүлцгээе. Энэ үйл явдал 17 жилийн турш ингэж үргэлжилж байгаа бөгөөд манай залууд хуучин зүйлсээ байнга давтаж хийх нь үнэхээр сайхан санагддаг. Байглаасаа адал явдал дуртай Джессика тарин эсэргээрээ жил ирэх тусмал уйдгартай улмал новшин санагдаад байгаа юмсан. Цагийг багч гисэн хөгжилтэй өнгөрүүлсэн манай хоёр паркаас гарах замдаа хальт зогсоод үнсэлцэж байтал хэдэн дэггүй залуус тэдний зургийг зөвшөөрлгүйгээр дарж байт. Дэн жаахыг дүүцэж хөөе. Залуу чи бидний зургийг дарчихлаа наатаа устгачгаа гэж ээлдгээр тэрнээс гуйдагч. Нөгөөх нь манай хүнийг тоож байгаа ч юм байхгүй. Тэдний зургийг бүр интернет орчинд нийтлээ. Чи бол азгүй амтан хэмээн хөөрхий эрийг доромжлоод амжин. Джессика нөхөртөө эндээс хурдхан явцгаая гэж хэлдэгч. Танхаа этгээд Дэни толгой дээрээс барьж явсан смузиг асгачдаг. Маа залуу хамаг хүчээрээ өөрийнхөө дотоод хүнийг дарсаар тэндээс чимээг өхөн холдон одно. Джессика машин дотор нөхрөө тайвшруулж хүчирхийлэл дургүйгч нь мэднэ. Зодолдох угаасаа ямар ч шаардлага байгаагүй гэж хэлдэг ч гэсэн тэрний нүүрэн дээр нөхөртөө сэтгэл дундуур үлдсэн нь илт харагдаж байв. Гэртээ ирсэн ч гэсэн Дэни толгоноос болж өнгөрсөн үйл явдал салж өгдөггүй. Тэр Максын живхийг маш гарамгай хурдан солиод хайртай эхнэрээ тэрч хөвтгээр орлогоо. Нөгөөт нь харин унтчихсан байдаг. Дэн эхнэртэй хандаж би тэр новшнуудыг болгоод өвдгөл байж гэж хэлэхэд өнөөх нь инээдэ барьж дийлэлгүй чангаар уулгал. Джессика нөхрийнхөө нүүрний хувирлыг хараад тэр дорн Дэнээс уучлалтгүйгаад тэрч хөвтдөг. Маргааш өглөө болоход Джессика кикбоксинг бэлтгэл хийж байх зууртаан өөртөө хоримтлагдсан нервэ урдаа байгаа мишокондоо гаргаж байна. Ингэж байх зууртаан тэр Гвен гэх эмэгтэйтэй яриа өрнүүлж охинтойгоо хэл амаа олцохгүй байгаа талаар ярихад өнөөх эмэгтэй хариуд нь тэдний хотод хуучин найз залуутайгаа уулзахаар ирсэн гэдгээ хэлдэг. Джессика гар хөлөө хамаагүй савчулж байгаад нөгөө бүсгүйгийн санамсаргүй саваад унгаач. Уучлал гуйх зууртаа манай бүсгүй өөрийнхөө өдөр тутмын хийж байгаа зүйлсээ яг л тамийн тойрог шиг нэгэн хэвийн өөдгөртэй зүйл хэмээн тайлбарлаж иймэрхүү зүйлс хийж энэ насаа барах юм байхдаа хэмээн шүүрс алдан сууд. Джессика ер нь бол нөхрөөсөө ялгаатай нь аялал зугаалах үнэхээр дуртай шин зүйлсийг туршиж үзхийг үнэн голоосоо хүсдэг нэг. Нэг тийм хүмүүс эдэж та адал явдал эрэлхийлсэн байнга л толгой дотроо тийм хийж үзвэл гоё байх та гэсэн бодолтой хүмүүс. Манай бүсгүй бол яг тэдний. Гвен тэрний хажуунаас холдохдоо би аяллаа бизнес эрхэлдэг. Хэрэг болвол над руу залгаарай гэд нэрийн удаа үлдээгээд явна. Дэн хүүхдээ барьсан дэлгүүр тавьж хагаад нэг л сэжигтэй царайтай манай хүнийг дээрээс нь амар ажиглаад байгаа үнтэй дардаг аахгүй. Тэгээд дотроо яага мовстаач над руу амар хараад байгаа юм бол тоо ухааны бодсон байжсэн чинь нөгөөтгөн шууд зодоход дайраад. Нөгөө алуурч нь бүр хүүхдийг нь тоож байгаа ч юм байхгүй байгаад болохоор
Дэн Максыг урдаа барьсан чигээр өнөөх нөхрийг олны нүдэн дээр хэмхэртлэн зодчоод хэв нэг гархаалганы зүг рүү алхана. Хүмүүс харин гайхаастай. Гэрлүүгээ харих замдаа маа залуу өмнө хизээж байгаагүй хурдтай гар машина жолоодож ирээд гадаанаа зогс. Бүршүүд нь бас гайхаастай. Ер нь бол хотхны хамгийн даруухан оршин суугчийг иймэрхүү маягаар гэртээ ирж байхыг тентхийн хинэнч харж байгаагүй гэсэн үг л дээ. Дэн хаалгаар орж ирсэн даруйдаа ханаа ухаа дотроос нь баахан зэвсэгтэй, хуурамч, хугацаанд туссан пассвортуудтай бас нэлээд их хэмжээний мөнгөтэй цүнх гаргаад ир. Тэгээ шууд логигээд хуучин ажлын хамтрагч руугаа шинэ бичиг баримт хэрэг болоод байна. Намайг илрүүлчих лээгээсээр заалгадаг. Огийн хариуд нь чи тэр хуучин босс Макафри чамайг хайгаад эхэлсэн сурагтайс. Цаадаг чинь нэг юмнаас зууралчихвал салдаггүй юм чи мэдэн дээ. Гэхэд та яг тэр парк дээр авахулсан зурагнаас болоод л намайг олчихлоо. Би чам 500 мянгаыг бэлнэр өгье. Хэдэн пассворт гаргаад өгч. Тэгээ 3 хоногийн дараа Вегаст олзъя. Хөөе тэнийгээ юу Вегас вэ? Чи их нэртэй өмнө хөлсний алуурчин байсан гэдэг хэлээгүй мааш. Чи өмнө хэлж байж сайн нуугдаж чадна. Үгүй бол цагийн дараа л баригдэн штэ. Гэр бүл чи ядж л юу болоод байгааг мэдэх хэрэгтэй штэ. Үхэх гэж байгаа хүмүүс чинь. Дэн гэрээсээ өөрт хэрэг болох зүйлсээ хурдхан цуглуулж аваад хайртай гэртэйг нь салах яс хийгээд гар. Тэгээ дараа нь тэр охиныхоо сургууль дээр очиод Нинаг сэтгүүлчдийн ангиас хайсан чинь ангийнх нь хүүхдүүд Нина мэрэгчлээ солиод 3 сар орчим болж байгаа. Та мэдээгүй юм. Яг надад $50 өгчихвөл би Нинаг хаана байгааг заагаад өгч гисэн сууж байдаг. Дэн хүссэн мөнгийг нь хоёр нугалж өгчхөөд охин дээрээ очиод чи яагаад хүүхэд байхасаа хүссэн мэрэгчлээс олж байгаа юм бэ гэхэд нөгөөх нь яриад байсан найз залуугаасаа болоо сэтгүүлчийн мэрэгчлээ бүр мөсөн орхоор шийдчихсэн. Та угаасаа миний бичсэн нийтлийг уншдаггүй шүү дээ. Одоо гинэ сайн аавын дүр тоглох гээ юугисээр манай хоёр тэндээс холдож байгаа юм. За тэгээ Дэни олж мэддэг сонин содом мэдээ ингээд дуусах. Тэр Кайлийг шатрын дамжаанаас нь авах гэж очиод тэнд байхгүйг нь бас л олж мэдээд бүр ихээр сэтгэлээр ундаг. Өнөө дараа манай залуу Самирийн гэрт шууд л явж очиод мөнгө төлж хүний компьютер түрээслэж байгаа хүүхдэн олж яваад өнөөдөр бүгдээрээ Вегас явцгаана. Та хоёр энэ аялалд үнэхээр дуртай байгаа юм шиг царай ээжийнхээ хажууд гаргая шүү. Тэгэхгүй бол та хоёрыг олон сарын хугацаанд бит хоёр тудлаа хэлж байсныг чинь би Джессикад хэлэн шүү хэмээн сүрдүүлнэ. За тэгээ нөгөө чи эхнэр дээр ирж байгаа. Тэгснэ шууд за хонгор минь чиний удаан хугацаанд мөрөөдсөн аялалд өнөөдөр бүгдээрээ гарцгаая. Хүүхдүүд ч гэсэн дуртай байна. Би бүх юмаа бэлчгсэн гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь Джессика арай л яаруу биш үү? Ажил төрлөө яах ингээд асуухт нь манай угаасаа сүүлийн хэдэн жил хүн синхруулж машин зарж амьдралаа залгуулж байгаа нөхөр болохоор өөрийнхөө хамгийн сайн чаддаг хүн ятгаж үнэмшүүлэх чадвараа ашиглаад Джессикаг баг оймсоо ч өмсөж амжаагүй байхад нь ажил дээрээс нь чирж гарах гээд байдаг. Нөхөр нь нэг л өөр болчихсон. Заал өөр хүн шиг өөртөө итгэлтэй, кул залуу шиг ярьж, хийлж, үйлдэж байгаа Джессикад үнэхээр их таалагд. Дэн гадагшаа хальт хараад эмнэлгийн гадаа хар машин зогсож байгааг анзаардаг. Эхнэрээ яаруулаад тэр хурдхан тухайн байшингийн зогсоолоос гарч явдаг ч гэсэн гар хаалган дээр Макафригийн хүмүүстэй таарч. Тэр маш овжин байдлаар эхлээд тэдний нүднээс бултаад машина харин огцсон хурдтай жолоодож байгаа шалтгаанаа хямдхан шалтгаантай холбож эхнэр хүүхдүүдтэй тайлбарлав. Дэн яаж чичээсэн ардаасаа дагаад байгаа алуурчтаас салж чадахгүй байгаа болохоор яг байршил тогтоогчл миний машинд байгаа юм байна гэж бодно. Тэгээд маш хурдтай ажил руугаа ороод хашааныхаа хаалгыг нөгөөдүүлийг орж ирэхээс гэл өмнө нь хааж ямждаг. Тэгээ машинагаас нөгөө өргөдөг юм дээр өргөөд эхнэр хүүхдүүдтэй тайлбарлахдаа хоол замд гарахын өмнө тосмааслаа солиодох юмыг яаж мэдэх ухааны юм яриа зогсож байгаа. Дэн хайж байсан юмаа нөгөө дээрэмчдийг ирэх яг тэр үед нь олоод салгаж чадна. Үүнийхээ дараа тэр ажлынхаа хамтрагч дээр дөхөж очиод өгшөө чи наа машина хэрч чадaltaйг нь төв зам дээр нэг сайн үзээдэгтэй торгуул ирвэл манчи яг төлчий гэж хашгируулад нөгөө байршил тогтоогчоо мэдэгдэхгүй хажуунаас нь зүгээд алуурчтаас мултарч чаддаг. Вегас хүртэл ойролцоогоор 33 цаг үлдсэн байна. Кайл, Нина, Джессика 3 хоол замд угаасаа юу их вэ? Өөрсдөө энэ тэндээс нь селфи дэж нийгмийн сүлжээнд гоё гарсан зургуудаа хайр найргүй нийтлэж эхлэхэд энэ дотроо хүн өөрсдийг нь амьд гарах гэж үзээд байх чинь салгалсан юмнууд чинь өөрсдийгөө барьж өгөх гээд байх. Алив хөөе. Энэ удаагийн аялал ямар ч интернетгүй утасгүй байх болно. Али бүгдээрээ утаснуудаа хураалга гэснээ өөрийнхөө утсыг бас нийлүүлээд гүүрэн дээрээс бодож санаж байгаа ч юм байхгүй хэв нэг ус руу бүгдийг шийдчихдэг. За ингээ манай хэд утсаа ус руу хайсан болохоор Вегас орох замаа хуучны аргаар олохоор шийдэж газрын зураг худалдаж авцгаадаг. Мэдээж банкны карт ашиглаж болохгүй болохоор Дэн тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд Вегас 5 оттой зочид буудалд тухайн дэлгүүрийн худалдагчаар өрөө захиалуулна. Урт удаан аялын явцад Дэний гэр бүл олон цагийг амьд харилцаанд дунд өнгөрөөж улмал дотн аз жаргалтай гэр бүл болж байдаг. Энэ үеэр нөгөө кино эхлэхэд манай залууг хайгаад байсан Макафри гэж нөхөр Дэний гэрт өөрийн биеэр хүмүүстэйгэн ирчихсэн байна. Тэрний нэг ажилтан
Кайлын Кайли Killboy хэмээх алдартай стример залуу байна гэж танаад босто хэлэхэд McCaffrey хүмүүсээ бүгдийг нь хөдөлгөөнд оруул. Ямар ч аргаар хамаагүй тэдний машиныг зогсоо. Тэр гэр бүлтэй хэлэхгүйгээр машина тийм ч амархан сольж чадахгүй. Үнэн төрхөөж илчлээгүй байв. Nina Kyle хоёр гадаа зогсож байтал хажуугаар нөнгөрч явсан нэг эмэгтэй Killboyтой хамт зураг даруулж болох уу хэмээн тэрнээс асуув. Энэ үеэр манай залуу эхнэр хүүхдүүдтэй өөрийгөө яг хинбэ гэдгийг тайлбарлах гээд 0-д бэлтгэл хийж таарна. 0-оос гарч ирээд тэр хүүгэн зургаан даруулж байгааг хараад ихэд гайхаж Нинагаас энэ охин Кайли танд юм. Яга Killboy энтер гэдэг байгаа тэрнийг гэж асуугаад хүүгэн алдартай стример гэдгийг олж мэдээ зогсохгүй. Саяны охин Кайлтай авахулсан зургаа интернетэд яг тавих юм байна. Тэгэд яг баригдах юм байна л да новш гэж бодоод энэ буудалд дүүрчихсэн гинэ. Хэдүүлээ хурдхан өөр газар руу явцгаая гэд гэрийнхэндээ худлаа хэлчихдэг. Яг үндэ бол энэ буудлынхаа тооцоог хийчгээд за хэдүүлээ өрөөрөөгөө орё гэжсэн байхгүй юу? Өөний ардуур McCaffrey-гийн хүмүүс Дэниг яг хаашаа явж байгааг олоод мэдчихсэн байна. Маань залуу машинаа барьчихсан явж байгаад нэг гүүр өнгөрч яваад хэдэн сэжигтэй хүмүүсийг олж хардаг. Тэгээ за машиныхаа хөгжмийг энэ хэдийг унтж байгаа юм чинь юу ч гэсэн ч хангалтчийгээ дууг нь нэмж, хурдаач бас нэмж, гар буугаан дуу намсгачаар тоноглоно. Ардуурдаа орж огцон маневрлаж байх хооронд Дэни гэр бүлийнхэн толгоогоо ийш тийш савчуулан нам унтцгааж байдаг. Буудал цааны явцад дээрэмчид Дэни нэг тойлыг ончих бол манай хүн зөрүүлээд нэгийг нь цааш харуул. Макс ганцаараа унтаагүй арын суудлаас энэ бүхнийг харан баясаж аавдаа бүр нилээдгүй тулцаа үзүүлж байгаа харагдана. Дэн 3 дахь залууг аюулгүй болгоход Джессика чимээнэрэн сэржигт. Тэгээ юу болсон бэ гэхэд зүгээр нэг нөхөр мотоциклтэй харин гүүрнэлс нисчихлээ гэж хэлнэ. Шөнжөнгөө машин барьсан Дэн нүдний хороо гарах гэд хэсэг дуг хийх гэтэл хүүхдүүд нь сэрж таардаг. Тэд Нинагийн найз залуугийн сурдаг коллежоос хэдхэн километрийн наан байна гэдгийг мэдээд өнөөдөр нээлттэй хаалганы өдөртөө бүгдээрээ манай найз залуугийн сургууль руу явцгаая хэмээн Нина гойно. Өний үрдөөнд бүгд тухайн сургууль дээр ирсэн байна. Джессика шууд л оюутан байсангүй энэ дурсаж Нина тандаж удахгүй үзэх гэж байгаа оюутны амьдралын чинь зах зугаас чамд үзүүлье гэж хэлдэг. Джессика тамирчин болох байсан ч бэртэл авснаар дургүй ажиллаа хийн цагийг барддаг даруухан нэгэн эзэгтэй болсон юмсан. Try anything like that. Эхнэртэйгээ ярьж байгаа Дэн нэгэн сэжиг бүхий цүнх барьсан нэмс зэрийг ажигладаг. Дэн түүнийг McCaffrey-гийн алуурчтай нэг байна гэж бодоод тэрэн дээр дөхөж очиод яриа өтгөд Джессика тэднийг хараад. Дэн эхнэртэй сэжиг агуулгын тулд тэрнтэй германаар ярьж цүнхэндх зүйлээ надад үзүүлээд тгэх хэмээн шаардахад тэр дотор нь зүгээр л олон төрлийн эрдэнэ шиш байж таардаг. Маа залуу буруу хүнээс сэжиглээд байснаас хайлаад тэр мөчөж жинхэнэ алуурчин түүний ард ирсэн байна. Тэдний зодоо химийн лаборатори дотор очох хооронд хаалганы цаатал нөгөө хэд нь сургуультай танилцсан. Дэн хэд сайн зохиулж авсныхаа дараагаар өнөөх хэрийг аюулгүй болгож гэрийнхэн дээрээ хурж ирнэ. Нина энэ үеэр найз залуу Тревер дээрээ очив. Тэгтэл өнөөх нь өөр эмэгтэйтэй байж таарснаар хөөрхөн охин нүдэндээ дүүрэн нулимстайгаар ээж аав дээрээ буцаад ирнэ. Дэн ухаантай юм ярьж охиноо тайвшруулах гэдэг ч өнөөх нь угаасаа юу гэж тэрнийг тоох уу? Тэгэхээр миний охин надад нэг арга байна. 13 дугаар зуунд түлхүү хэрэгэлдэг байсан. Нөгөө талдаа хүчтэй өвдөлтийг богино хугацаанд мэдрүүлдэг. Гэхдээ нэг гэмтэл учруулад байхааргүй техник. Нина энэ техникийг Тревер дээр шууд л хэрэглэж тэрний газар тунаж гөлөг шиг гаслаад эхлэх. Тэр мөчт нь аппаратаараа зургийг нь дарж авдаг. Ингэснээр манай охины сэтгэл санаа маш хурдтайгаар сэргэж эргэж ирсэн даруйдаа л аавдаа таларх. Дэни гэр бүлийнхэн улам бат бэх холбоотой болсоор байна. Нина аавдаа хандаж үргэлж миний хажууд байдагт нь баярлаж явдаг хэлээд буцаад сэтгүүлж болох сонирхолтой болсноо дуулгадаг. Дэн хариуд нь аав чиний бичсэн нийтлэл болгоныг уншдаг. Би чиний хамгийн том шүтэн бишрэгч ирээдүйд ч тийм байх болно хэмээн. Орой болж амрах цаг болоход Дэн Джессика хоёр эцэст нэг юм хоёулахнаа үлдэнэ. Джессика нөхрийнх нь гинэт гарч ирсэн доторх хүн нь үнэхээр их таалагдаж дахин дурлуулж байгаа гэдгийг илэрхийлэхэд Дэн би чамтай уулзахаас өмнө үргэлжил ийм байсан. Гэхдээ би тэр чинийгээр муу залуу байсан. Гэр бүлийнхээ төлөө л өөрчлөгцөө хэмээн хариулт. Маргааш өглөө болоход манай баатар Оги руу залгаж бичиг баримт нь юу болж байгаа талаараа асуув. Болчихсон. Харин чи гэр бүлийнхэндээ ирээдүйд өөр нэртэй болно гэдгийг нь ядаж анхааруулсан байгаа зү. Эсвэл надаар хэлүүлэх гээд ингэж байгаа мó. Энэ ярианы дараа Дэн хулгаасан утсаа эзэнд нь мэдэгдэхгүй эргүүлж өгөөд гэрийнхэндээ хэрхэн өөрийгөө алуурчин байсан талаараа тайлбарлахаар бэлтэн. Тэгтэл Кайл тэрэн дээр ирснээр тэрний стример карьерийн талаар эцэг хүү хоёр дотн яриа өрнөл. Кайл мэрэгжлийн тоглогчийн үүднээс аавдаа өөрийгөө
ойлгуулах гэж хичээх бол Дэн хүүгийнхээ ирээдүйн талаар санаа зовж байгаагаа хэлдэг. Энэ хоёрын үзэл бодол яаж хичээсэн зөрчилдөд байгаа болохоор Кайл аавдаа хандаж нэгэн тоглоом тоглох санал тавиад хэн хоцсон хүсснээ хийе гэж тохиролцсон. Тэд нийтдээ 3 оногоор тоглохоор болдог. Дэн жинхэнэ хосны алуурчин болохоор ядах юмгүй 2 оног Кайлаас суулгаад. Гэхдээ Кайл ч гэсэн хоосонгүй болохоор аавынхаа аргыг сөрч хэрэглэн зөрүүлээд 2 оноогоо авч чаддаг. 3 дахь оноогоо Дэн дөрүүлж авснаар тоглоом дуустагч аав хүү хоёр эвлэрч Кайлын хүслээр бүхнийг хийхээр тохиролцсон. Энэ үед Кайл анхудаага л аавынхаа ойлгож эхэлдэг. Ухаалаг уцгүйгээр манай хэд би биетэйгээ байхдаа цагийг үнэхээр хөвгөлтэй өнгөрүүлж байгаагаа анзаар. Үүнээс хэдхэн цаг явсны эцэст хүсэн хүлээсэн Лас Вегаста Дэний гэр бүлийнхэн ирдэг. Хамгийн тансаг зэрэглийн буудалд тэд бууж ачаа бараагаа янзлаа. Эрсэн даруйдад Дэн доош бууж Оги дээр хурж ирдэг. Өнөөх нь шинэ паспортуудыг нь Ванкувер орох нэг талын билеттэй нөгөөд нэлээдгүй их хэмжээний мөнгийг өөрийн болгоно. За тэгээ манай залуу романтик хөгжмийн аян дээр тансаг оройн зогны ширээний ард их нэртэй хамаг үннээ хэлэхээр шийднэ. Ингэхдээ хүүхдүүддээ өрөөнөөсөө огтхонч гарч болохгүй шүүгээд загтдаг. Гэхдээ юу гэж нөгөө хоёр нь тэдний үгэнд орох уу? Хаалга хаагдуугүй юу? Гот үсрээд дагаад гараад явцгаач. Макафригийн хөлсний цэргүүд энэ үеэр Дэн Джессика хоёрыг хараандаа аваад эхэлсэн байдаг. Кайл нэгэнт Вегаст ирсэн юм чинь HyperX гэх тентхийн e-sport аренад очимоор байгаагаа Нинад хэлнэ. Өнөөх нь үнэхээр өөр зүйл хийгээд гоё байгаа ч гэсэн Кайлд үгүй гэж хэлж чадалгүй яалтчгүй дагаад явдаг. Тэнд очиод залуу хүү өөр нэг мэрэгжлийн тоглогч Рентэй тааралдана. Тэр Кайлын стримийг үзэж тэрний хэр чадвартайг нь сайн мэддэг учраас би энэ тэмцээнд орохоо боллоо. Чи ерөөсөө миний оронд орчих гээд манай Киллбойг багийнхан руугаа явуулдаг. Рен Нина хоёр хэл амаа сайн ойлголцож биедээ таалагдаад эхэлнэ. Кайлын тоглож байгаа баг өрсөлдөгчөө бодвол чадвар муутай хүмүүстэй учраас хожигдоод эхэлдэгч Киллбой эцсийн мөчөд санаачлагыг гартаа авч багаа хожилд үргэдэг. Макафригийн хүмүүс тухайн тэмцээнд ирж гисэн манай хоёрыг аль хэдийнэ хараанд авчихсан байна. Тэн нэг Франц ресторанд ороод ирчихсэн их нэртэй бүх хүннээ хэлэх гээд аргаа олохгүй байхыг нь хажуугаар зөөгч эрэхтэй тэдний голоор янз бүрийн юм асууж орж ирээд. Тэр үйлчлэгчийг Франц хэл дээр нь загнаж гарахад хизээд нөхрөө хоёрын хоёр гадаад хэлээр яриад сурчдаг байна хэмээн Джессика үнэхээр их байхдаг. Үнэхээр хэлж чадахгүй байгаагаа ойлгосон Дэн хэлэх гэсэн бүх үгээ Франц хэл дээр ярьж гарахад Джессика утгыг нь ойлгохгүй байгаа ч үнэхээр гоё сонсогдож байна хэмээн нөхөртөө хэлнэ. За энэ бол бүтэхгүй санаа гэдгийг ойлгосон Дэн эхнэрээ дагуулад казинод очиж жаахан хөгжилтөхөөр шийддэг. Хэсэгхэн хугацааны дараа тэр хүүхдүүдрийг залгаж ямар шүү байгааг нь мэдэх гэдэг ч утсаан тэд авдаггүй. Санаа зовсондоо Дэн өрөөндөө бушуухан эргэж ирээд хүүхдүүдэд харуул нөгөө хоёр нь хүнжил дотроо дэрээвэлдээгээд яг л унтаж байгаа хүмүүс шиг харагдуулахаар болгосон байдаг. Джессика тэд нар унтаж байна гэж хэлчихэд нойлын өрөө рүү ороод алга болчихно. Тэгээд тэр нэг удирдлага барьж авснаа романтик хөгжмийн аяыг тоглоулж өөрсдийнхөө өрөөнд тухайн хөгжмийн аятай тохирох орчинг бүрдүүлдэг. Шалнаас гарч ирэх уурны ачаар Дэн өөрийг нь онилох дайснуудыг илрүүлж чадна. Тэр техникийн араар орж нуугдаад газар тунсан текилаг авч дээшидээд хоёрыг нь аюулгүй болгодог. Тэгтэл нойлын өрөөнөөс Джессика Дэний хуучин хамтрагчид баригдчихсан гараад ир. Манай хүн шууд л буугаан газар таяад сэмээрхэн оймсон донуусан хаан авч чаддаг. Үүний дараа манай хоёр хүүхдүүдэд хурдхан зүгээр байгаа эсийг шалгадагч хуурцнаа олж мэддэг. Хөлсний алуурчид HyperX Arena гэд яриад байсныг тэд гинэт санаж хүүхдүүдэд тэндээс хайх ёстой байна гэдгийг ойлгоцгоод. Кайл тэмцээндээ ялчихсан хүмүүсийн дунд яг л од шиг ялцаж байх. Тэр мөчөд Дэн Джессика хоёр орж ирээд тэднийг аваад гарцгаана. За жинхнээсээ өмнө хэлэхгүй бол болохоо боллоо гэдэг хүүхдүүдрийг харж байгаад би өмнө нь хөлсний алуурчин байсан. Намайг одоо хуучин хамт ажиллаж исэн хүмүүс маань хөөгд байна гэж. Хөрхөм хамаг байдаг чадлаараа тайлбарладаг боловч хүүхдүүд нь инээд алдснаа. Танаа ажлын машин зардаг хүмүүс үү? Аав та бол шумуулж алж чадахгүй сул дорой хүн шүү дээ гэд инээлдэцгээдэг. Боондоо гарахад бүх зүйл өөрчлөгдөв. Дэн араас нь ирсэн эмхтэй алуурчинтай нилээд үзэлцэж удаан буудалцсны эцэст тэрнийг нэг юм дийлж чадна. Энэ бүхнийг харсан Кайл нүдэндээ читгэж чадалгүй дотор нь муухай оргиод явчихад. Дараа нь хэнийч олж чадхааргүй нууц газар Дэн ирээд гэрийнхэндээ дахин нэг удаа үннээ хэлнэ. 43 хүнийг цааш харуулсан өмнө нь Макафри гээд хүнд ажиллаж байсан гэд. Кайл гэнэт босч ирснээ таачаар намайг тоглоом тоглохоор л хүчирхийлэлтэй юм сонирхлоо байсан чи өөрөө харин жинхэнэ алуурчин байж энэ төр. Яаж ингэж хүүхдүүдтэй хатуу хандаж чаддаг байна. Одоо л ойлгож байна. Таныг яагаад хотоос гарах дургүй байсныг чинь. Дэн олж авсан хуурамч пассвортуудаа бүгдэнд нь тарааж өгөхөд 18 жил өөрсдөд нь худлаа ярьж гүйснийхэн төлөө гэр бүл нь тэрнээс татгалзаад эхэлдэг. Джессика салж байгаагаа нөхөртөө хэлээд чи бол миний хувьд одоо Шон гэдэг нэртэй огт танихгүй хөөн гэд
яваад. Тэгснэ Джессика нөгөө Гвен гээд кино эхлэхэд танилцж байсан хүүхэн рүүгээ залгаад надад туслаач хэмээн тэрнээс гуйдаг. Дэн өглөө болтол тэдний үүдэнд сууж сүүлчийн удаа боломж олгооч хэмээн аманда бутан саарал байна. Джессика юу гэж олон жил амар хуурсан нөхрөө сонсгов. Чи над асуудлаа өөрөө шийдээд биднээс айл болох холуур яваа гэж хэлчихэд таксийн суугаад яваад. Тэгснэ айгүй сонзоо. Нөгөө Гвен гээд хүүхэн амар хурдан нисж ирснээр Джессикаг хүүхдүүдтэй нь өөрийнхөө хувийн онгоцоор тосч авна. Дотогшоо ороод Гвен би чамд хуучин найз залуугаа ярьж байсан да. Би тэрнийг холоос харж намайг яг ямар хүнээр сольсныг нь мэдэх санаатай ирсэн. Юугаараа надаас илүү юм бол доо гэж гайхаж байсан. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмыг хийж эхэлсэн. Тэрнтэй ойртож дотонсоод миний үлдээсэн занган дундахыг нь дэвчээртэйг чинь хүлээж эхэлсэн. Джессика энэ үгийг сонсоод өөрийг нь яриад байгааг мэдээд тэндээс шууд л явах гэж оролдогч Макафри тэдний урд гигэн дүрээрээ гараад ирдэг. Хэсэг хугацааны дараа Макафри Дэн рүү залгадаг. Гэр бүл чинь надад байна. Ирээд авбал аваа гэж. Хуучин зочд буудлын байранд тэд уулзахаар бол Макафри тэнд бүх хүмүүсээ цуглуулчихсан хүлээж байдаг. Хуучны танилуд уулзсан даруйдаа бие биендээ үг хайж эхэлнэ. Чи ахыгаа тэрхгүй юм уу? За ахиад биш шүү. Уучлаарай юу аав гэсэн. Би чиний өвөөч нь болж таарах шивдэг Кайл. Ингээд бүх зүйл тодорхой болноо. Эхэндээ Макафри хүүгээ алах зорилготой байсан. Сүүлийн хэд хоногт харин тэрний хамгийн шилдэг хүмүүсийг хороож чадсан болохоор эцэг хүний хуваар хүүгээрээ маш их бахархаад одоо буцаага дэрэгдээ авах хүсэлтэй болчихсон байгаа юм бэл. Мэдээж цаашдаа хамт ажиллахыг зөвшөөрвөл гэр бүлийг чинь тавьж явуулна гэдэг амлалтыг Макафри өгдөг. Гэхдээ тэдэнтэй хизээж дахиж уулзахгүй байх нөхцөлтэйгөр. Дэн татгалзуул Макафри бүгдийг нь хорооно гэдгийг мэдэж байгаа учраас аргагүй нэрхэн заа гэд дуурч. Ингээд Макафри сансандаа хүрсэн болохоор өөрийнхөө хүмүүст хүүхдүүдийг нь онгоцон суулгаад өгөөгээд тавьж явуулна. Гарах замдаа Дэний хүүхдүүд генет аавыгаа өрөвдөж ийм хүн цаг үед нь тэрэнд бүгдээрээ туслах хэрэгтэй шүү дээ гэж ээждээ хэлснээр сонирхолтой нэгэн төлөвлөгөө бодож олцоход. Кайл лифтэнд орсноо бүх товчлууруудыг нь дараад аль болох удаан доошлохоор болгоно. Джессика харин энэ үеэр Максийн живхийг солих хэрэгтэй гэж хэлээд баста памперсыг нь өнөөх хэрийн нүрэнд наагаад шатан дээрээс нисгчихдэг. Макафри амжуулах их ажилтай учраас Дэнийг Гвений хамтаар үлдээгээд гадаг шагаан гарна. Бүсгүй хуучин найз залуугаа буцаад өөрийн болох ажилдаа тэнд байгаа хүмүүсийг үл тоон ордог. Гэр бүлийнхэн нь яг энэ үеэр Дэнийг харчих боловч бүх зүйл хоёр талдаа учраас Дэн Гвенийг ямар нэг зэг дээр нь хатгаад бан алдуулаад босоод ир. Дэний гэр бүлийнхэн тэнд байсан техникийн мэрэгжилтэн залууг олзож аваад тэрний дроныг ашиглахаар болдог. Маань залууч эхнэрээ харсан даруйдаа тэрнээс мянган удаа өөрчлөл гуйд. Макафри гархаалга хавцаа явж байгаа бүх юм нэг л с ижигтэй байгааг анзаарна. Энэ үеэр Кайл нөгөө дроныг удирдах санаатай зурлаж байтал Дэн хүүдэрээ очиод тусламж үзүүлдэг. Энэ үед аавыгаа тэр үнэхээр л тал бүрийн чадвартай хүн байна гэдгийг олж харна. Манай залуу гэр бүлийн дээшээ дээвэр лүү гаргаад өөрөө харин хөлсний зэргүүдтэй нүүр тулахаар доошогоон бууд. Кайл дроны тусламжтайгаар аавдаа King хаан явж байгааг хэлж өгч нүд жигчин болж өгөө гэсэн мууг санаа гаргаснаар аав хүү хоёр хамтрахаар болно. Тооны хувьд харьцангуй зөрүүтэй боловч Дэн өөртөө таарсан дайсан болгоныг амжилттай устгасаар байдаг. Макафри өөрийнхөө дроныг дайсны талд ажиллаад байгааг анзаарах тэр мөчөд Вэн ан орж эхэлдэг. Тэгээ шууд л Дэний гэр бүлийг устгахаар босно. Манай залуу аавтайгаа хэл амаа олдчих гээд холоос чарлаж гардаг ч өнөөх нь ямар ч тохиролцох шинжгүй хүмүүсээрээ дайруулаад л байна. Джессика хамгийн дээд давхар руу ирэх гэж байгаа лифтийг ажиглана. Тэгээд хүүхдүүдэд тайзанд орнуугаад лифтний хаалга онгооход тийшээгээ буудаж эхэлдэг. Гвен тэрний сумыг тоолж байгаад лифтнээс зүгээр л алхаж гарч ирээд гардан тулаан тэрнээс хав илүү гэдгийг мэдэх учраас Джессикаг элдвүүгээр доромжилж шарыг нь малтна. Кайл аавда хандаж одоо 9 хүн үлдсэн гэхэд Дэн үргэлжлүүлэн тэднийг нэг нэгээр нь цааш харуулсаар байдаг боловч Макафри отож байгаад Кайлын дроныг устгаж чаддаг. Гвен Джессика хоёрын зодон бараг дуусах тийшээгээ хандаж Гвен тэндээс ялагчаар гарах нь тодорхой болоод байна. Макафрич манай залууг өөрийнхөө доор оруулж буугаан суглаж аваад цааш харуулхад бэлэн болсон байдаг. Энэхдээ тэр шууд хороочихгүй бас ганц хоёр юм хэлэх гээд байна. Гвен Дэний хүүхдүүдийг болон руу шахаж дээвэр дээрээс нисгэх гэж оролдоход Джессика хүч орж хоёр хөл дээрээ босч ирээд тэрнлүү дайрдагч ямар ч нэмэр болдог. Дэн нөгөө талд Макафрид ойртож чадан тэрний буунаас сумнуудыг нь сугалж авч чадсанаар аав хүү хоёр гардан тулаанаар цааш үргэлжлүүлэхээр болно. Джессика өмнө нь тулгуур тариалтаар хичээлжсэн болохоор хулсан палкаар дээш үсрэх гэж оролдогч энэ нэг их амжилтанд хүрч чаддаг. Гвен тэрнийг шоолж хэдэж оролцсон болно гэж хэлэхэд Джессика гинэд барьж явсан хулсан палка жадуулаад шидчихдэг.
Макафри гардан тулаан Дэнийг яалж тэгээд газар тунсан сумнуудаа гар бундаа хийгээд яг дуусах гэж байтал Джессика хүүхдүүдийн дагуулад ороод ирдэг. Нина шууд л өвөө бүгдээрээ нэг гэр бүл шиг цаашдаа амьдарч болохгүй юм уу? Бид таныг уучлж чадна гэж хэлдэгч өнөөх нь охин минь дээ. Иймхий юмар намайг аргална гэж бодоё гэж хэлэхэд Нина хариуд нь яг ч тийм биш л дээ. Би зүгээр аавда цаг хожиж байсан юм а гэхин тэр. Дэн энэ үгний араас амжилттай босч ирээд Макафриг унтлан зөхөж чаддаг. Ингэж нэг юм тэдний гэр бүл халуун амбулээрээ нэгдэж цагдаа нарч гисэн тэдний гадаа ирсэн байна. 3 сарын дараа. Нина өвгийнхөө хөлсний алуурчдын талаар мэдээ бэлтгэж алдартай сэтгүүлж болно. Дэн харин хамгаалтын ажилтан бэлддэг өөрийн гисэн компанитай болдог. Оги тэнд нь ажилд орсон байна. Джессикагийн хувьд гэвэл хөнгө атлетикийн багшуулах бол Кайл өөрийн стримээ дуртай цагтаа эхлүүлдэг болсон байдаг. Зак энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай. Аха.